Ойрт чинь яасан сайхан дулаахан байх. За мод сүрэг сайхан тогтоод авчээ. Гал гарч ийн үү? Шатч. Үгүй. Гал гарч байна. Гал гарч байна. Үгүй тамина. Шатж байна. Байна уу? Байна уу гэрдэ. Манай урд ууланд гал гарч байна. Шатж байна. Яаралтай наашаа хүмүүсийг сүрүүлж явуулаарай. Би бас эндээс хүмүүсээ аваад хөдөллөө. Чи цаатаас нуур. Тэндээс нь цоромлаа. Хүмүүсээ аваад тийш яваарай. Нутгийн иргэдээ ууланд гарсан түүмэр тархаж сумын ой нөөц бэлчээр нутагт хохирол учрууллаа. Мөн нутгийн ой модонд ховордсон эми ургамал ихээр ургадаг байсан боловч түүний ихэнх хэсэг нь ой хэрийн төмөр тавтжээ. Ой шатсан шалтгаан тодорхой байгаа. Хавар болон намар мод зүлэг хуурай үед гал гарах эрсдэл хамгийн өндөр байдаг. Ер нь ой хэрийн төмөр шууд хүнээс шалтгаалж гардаг юм. Жишээ нь ил гал түлээд төлсөн галаа гүйц тунтраахгүй орхисноос болдог. Мөн тамхитад тамхиныхаа ишийг унтраахгүй хаях, эсвэл дутуу унтрааснаас болж гал гардаг. Түгэрч барахгүй хүмүүсийн хайсан ундаа усны төрөл бүрийн шилэн лонх хагархаа шилнээс болж гал гардаг юм. Нарны тусгал шилэнд ойход томруулдаг шил шиг нөлөөлж гал гарах бас нэгэн шалтгаан болдог. Бас нэгэн ноцтой зүйл бол ойн галын тархалд хөрсөн доогоороо дал тархаж байгаад модыг үндснээс нь шатааж эхэлдэг. Тийм болохоор хүн бүхэн ой хээр зугаалж явахдаа галын аюулгүй байдлыг маш сайн сахиж, байгаль орчноо хайрлаж, ухамсартай байх хэрэгтэй. Галын шалтгаан бидний хариуцлагагүй үйлдэлээс болжээ. Өнөөдрийн миний цуглаан дээр хэлсэн ой хээрийн төмрийн шалтгаан хамгийн ихээр тохиолддог юм. Гана, ойн төмөр юунаас болж гарсныг чи сайн ойлгосон байх. Тийм ээ, би сайн ойлгосон. Би бас дахин хүмүүст сануулж хэлмээр. Ой хээрийн хуурайшлтын үлрэлд хизээч зугаалгаар харахгүй байх. Мөн зориултын газар эсвэл модноос зайдуу хуурай өвс хог хаягдлгүй хатуу гадаргуу дээр түүдэг гал түлж гал асаахтаа чулуу цагираглан хашихыг зөвлөж байна. Хэрвээ гал асаасан тохиолдолд явх үедээ галыг усаар сайтар унтрааж шороогоор болох ёстой. Татсан тамхины шишээ хизээч газар хайж болохгүй. Тийм ээ. Бас шилэн лонх. Газар шилэн лонхны хог хаягдл үлдээгүй байх ёстой. Миний зөвлөсөн энэ бүх зөвлөмжийг сайн ойлгож хэрэгжүүлээрэй хүмүүсээ. Нэг ширхэг тамхи шилний хилтерхий бидний ой хэрийг устгаж чадах аюултай гэдгийг сайн ойлгож аваарай. Ой хэрийн төмөр нь нутгийн иргэдийн амжиргаа цаашлаад улс орны эдийн засагт асар их хор хөнөөлтөй учраас ой хэрийн хуурайшлтын улиралд хариуцлагатай байхыг уриалж байна.